Хийсэн мэдээлэл маань жоохон алдаа гарч техникийн алдаа гарсан байна. Тэгээд одоо хүмүүс сонсохгүй болсон учраас тэрийг буцааж татсан. За тэгэхээр ихний ордныхондоо нэгэнд одоо үндсэн ёсоор бусад ордынхтай адилхан хүргэж чадахгүй байгаа болохоор дахиж оруулахаар шийдлээ. За ингээд YouTube блог хийгээд нэг удааг байгаа учраас зарим нэгэн дүрм журмыг нь бол бас баримтлаг бололтой юм байна. Үүнээс өмнөх мэдээллийг бол нэгэн кафед одоо байнга голдог үйлчлүүлдэг нэгэн кафеда хүн зүйтэй байх үед нь суугаад бичсэн чинь тэр кафед нь явж исэн бас нэг зөөлөн аялгау ард нь бичигдсэнийг за тэр аялгаунд дээрээс нь болоод та бас нэг өөр юу хажуугаар нь оруулжээ мөчм хажуугаар нь оруулжээ гэж үзээд ингээд зарим нэгэн хэсгийг маань хаагаад таасаа хийсэн учраас та бүхэн таглахгүй байгаа юм байна. За тэгэхээр YouTube-өрнүүд бол энийг мэддэг бах. Би бол дөнгөж сайхнаас одоо 2 сарын өмнөөс хийж байгаа зарим нэг юм бас зорцсон байж таваад байна. За тэгвэл эхний ордынханд энэ ямар үйл явдал 25 онд болох вэ гэж. За 25 он бол сонирхолтой үйл явдлууд олон өрөөссөн гариг хэсгүүд байрлалаас олсон. Ялангуяа одоо хөдөлгөөнтэй гаригууд байрлалаас олсон юм сонирхолтой үе болж байгаа гэдгийг бол бүх ордынхаа яриад явж байгаа. Та нар ч гэсэн ихний хэсгийг зарим сонссон хүмүүс мэдж байгаа хаа. За тэгэхээр гол үйл явдал эхний ордынхны хувьд гол үйл явдал юу вэ гэхээр за хамгийн том өвөгч гараг Юпитер буюу Мархас гараг таны энэ оны 6 сарын 10-ны хүртэл таны 1-р гэрт байх нэ. За тэгээд 1-р гэр гэдэг бол таныг илэрхийлж байгаа. Таны өөрийг чинь илэрхийлж байгаа юмгээр та жишээлбэл хэн байх, юу болох, ямар зорилго тэмдэглэлтэй байгаа энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд Мархас гараг явна гэж ингэж үзэж болох юм. Өнгөрсөн оны 6 сараас эхлээд одоо энэ оны 6 сарын хүртэл таны 1-р гэрт байгаа юм байна шүү. За тэгэхээр та бүхэн ер нь бол эхний ордныхныг 24 оны туршид бол их азав байсан гэж ингэж автартагийн төрөл байдлуудад гараад байгаа. Тэгэхээр та бүхэн энийг бас ямар хөө азав илтэй байсан бэ гэдгийг бол өөрсдөө угаагаад бодоод одоо цаашид энэ амжилт маань хэр удаан үргэлжлэх вэ гэж бас хүлээж байгаа бах тийм ээ. За тэгэхээр за 1-р гэрт байгаа энэ боломжийг бол эхний хагас жилдээ ажиглаарай гэж зөвлөж байгаа юм байна. За жишээлбэл энэ бол зарим нэгэн хүмүүс одоо 1-р гэр гэж байгаа учраас танд хувь тулангаас ирж байгаа бэлэг боломж ажил төрөл амьдрал ах вэ хувь хүний гэр бүл бүх харилцаанд боломжууд тохиож байгаа энэ бүхнийг ашиглаарай гэж байна. За бодгоо зарим нэг нь гадагт шаявж аялж байгаа байж болно. Зарим нэг нь одоо өөр хүүхэд гэр бүл гэх бүх салбаруудад өргөж хөтөлөх боломж олгож байна гэж ингэж бууж байгаа юм байна. За тэгэхээр санчир Мархас гараг гэдэг бол одоо өргөж хөтөлөх өсөлтөжлөх бүх тэр сайхан бүхнийг мэдтгэдэг юм баг. За тэгэхээр барууныхын тулд нэг Санта Клаус гэдэг. За ер нь бол өрний буюу одоо жишээлбэл вэдинг зурхаад бол энийг гүрүү буюу багш таны оюун санааны удирдагч багш танд дандаа зөв чиг замыг чинь зааж өгдөг юм багш гэдэг энэ нивэлт гаргийг бол ингэж нэрлэх юм байна. За тэгэхээр эхний хагас жилд бол таны 1-р гэрт ажиллах нэ. За тэгээд 6 сарын 10-наас эхлээд 26 оны 7 сарын 1 хүртэл бол таны 2-р гэрт шилжиж орж байгаа юм байна. За тэгэхээр 2-р гэр гэдэг бол таны орлого мөнгө таны өөрөө хөдөлмөрлөж олдог тэр орлого мөнгийг чинь заана. За тэгэхээр магадгүй зарим нэгэн хүмүүст нь бол одоо одоогийн ажиллаж байгаа ажил төрөлтөө багц төвчл гаргаад мөнгө төгрөг одоо цалин одоо орлого чинь нэмэгдэж идэх юм уу те. За өөр хэн нэгэн хүний хувьд бол одоо одоогийн ажиллаж байгаа ажил албан тушаал чинь танд одоо тийм ч нэг сайн биш санагдж байгаа бол тэр бүхнийг орхиод магадгүй те өөр одоо шин боломжийг хайх танд илүү мөнгө амлах илүү боломж олгохсон юм газар орох ч гэх юм уу. Хинт ямар төсөл байдал байна гэдгийг өөр өөрсдийнхээ тунгааж бодоод өөр өөрсдийнхээрээ болгоод бодчих боломжтой те. Ер нь л энэ оны 6 сараас дараагийн жилийн 7 дугаар сар хүртэл бол төрийн мөнгө санхүүгийн асуудал сайжрах нэ гэж ойлгочих болно.
За тэгээд дээрэс нь 2 дугаар гэр гэдэг бол таныг одоо нөгөө одоогийн хийж байгаа ажлынхаа хажуугаар бас дахиад нэмэлт орлого олох тийм боломжууд нэгдэнэ гэж бас харж байна. За хэн нэгнийх нь хувьд бол одоо маш тийм амжилттай тийм худалдан авалт хийдэг ч юм уу те. За энэ ерөнхийдөө баяжих одоо мөнгө санхүүгийн хувьд бас тас хараат биш болох тийм ээ. Иймэрхүү боломжууд нэгнэ гэж. Ингэж төлөв байдалд чинь бууж байгаа юм байна шүү. За тэгэхээр яг энэ байрлалтай буюу Бархас Баатарыг таны 2 дугаар гэрт байсан үе чинь хизээвэ гэхээр одоогоос яг 12 жилийн өмнө. За тэгэхээр мөнгө санхүүгийн асуудал 12 жилийн өмнө ямар хуу шин төвшөнд гарч ирсэн юм. Тэгвэл одоо дахиад дараагийн нэг цикл буюу дараагийн нэг өөр төвшөнд гарч ирж байгаа. Ерөнхийдөө энэ гариг эрхсүүд ингэж буцаж нэг байранд ирэх хүртэл 10 хэдэн жил зарим нь одоо 20-од жилийн туршид энэ төр удаан эргэлдэж энэ төр ирж штэ. Тэнгүүт ямар нэгэн циклүүд бол одоо мөчлөгүүд дахиж тохиож байна гэж үзнэ. За тэгэхээр ерөнхийдөө ингээд мөчлөг өөрчлөгдөж амьдралын мөчлөгүүд гэж яддаг ш. Зарим нь 12 зарим нь 24 жил гэж байгаа ш. Зарим нь 9 жил ч гэдэг юм уу те. За иймэрхүү тохиолдолд бол өмнөх байсныгаа юу харьцуулж үзэхэд их сонирхолтой байдаг. Ялангуяа тэр жоох ажигладаг судалдаг хүмүүсийн хувьд бол ер нь тэр үед би ямар нөхцөл байсан одоо ямар нөхцөл байдалд хүрж ирчээд байгаа вэ? За өөрчлөлтүүд бол ямар нэгэн байдлаар заавал жоохон стресстэй, жоохон тийм зарим нэг хүнд нь жоохон айцтай, санаа зовлт энтрийг авчирдаг ч гэсэн хэдийгээр ийм үе байдаг ч байсан гэсэн заавал шин дээд түвшинд автчих ядгаа гэдгийг хэлээд байдгийн шүү. Тийм болохоор бол 12 жилийн өмнө ямар байсан гэдгийг бас харьцуулаад үзчихээд илүүдэхгүй зэ гэж. За дараагийн гариг бол идэвхтэй хөдөлгөөнийг, эрч хүчийг, зоримог алхмыг шаарддаг тэр бүхнийг ивэдэг ангараг гариг. За Марс гариг гэж хэлээд байдаг тийм ээ. За энэ бас таны 2 дугаар гэрт. За Бархас гариг төрний 2 дугаар гэрт орсон шүү дээ 7 сард төгөөгүүд. Харин 2 дугаар сарыг хүртэл таны за ер нь бол 2 дугаар гэрт чинь байгаа юм биш үү? За ангараг гариг. За гэхдээ энэ ангараг гариг маань бол 24 оны 12 сараас эхлээд ухрах хөдөлгөөн буюу ретро хөдөлгөөнд байгаа. За тэгэхээр ретро хөдөлгөөнд байгаа гаригуудын үед тэр гаригийн нөлөөгөөр юу хийж болдог вэ гэхээр дандаа урд нь хийжсэн тэгж яагаад тасалдаад орхичихсан ямар нэгэн шалтгаантай саад одоо удаашлаад болоод орхичихсан тэр үйл ажиллагаануудыг эргэж харах, засаж сайжруулахад сайн үе байдаг. За тэгхийн бол энд яах вэ гэхээр 2 сарын 24-ний хүртэл бол энэ ажиллагааг одоо шиг засах, сайжруулах, эргэж харах санхүүтэй холбоотой энэ асуудлыг энд сайн жишээлбэл одоо хөрөнгө санхүүгийн тухайтад ямар нэгэн акц хийсэн бол тэрийг эргэж харах, альсвал цалин мөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл байсан бол тэрийг дахиж эргэж харах, сайжруулах энэ үйл ажиллагаанд сайн гэж байна. Матгүй одоо би цалингаа нэмэгдүүлье гэж бодож байгаа бол 24-нийг хүртэл энэ алхмыг хийхэд за яагаад гэвэл дахин хийхэд. За тэгээд дээрэс нь та өөрийнхөө бие эргэтэн энергийнхаа түвшинг сайжруулъя гэж бодож байгаа бол бас энэ алхмыг хийхэд сайн. Энэ бол энерги их сурвалж. За тэгэл спортод одоо жишээлбэл хүчээ сордог хүмүүс байгаа бол энэ одоо аврах хөдөлгөөний үед дахин тэрийг одоо эргэж харах, сайжруулах. За зарим нэг магадгүй одоо олон жилийн туршид орхичихсан байсан зарагддаг байсан спортлороо эргэж хичээл гэж гэдэг юм уу те. Нэг иймэрхүү үйл явцууд сайн байх нэ гэж. За тэгээд энэ мөнгө санхүүтэй идэвхтэй үйл ажиллагаатай холбоотой уралдаан тэмцээн одоо юу гэдгийг өөрөөс чинь дандаа идэвхтэй байр суурь, идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй алхмуудыг шаарддаг энэ үйл ажиллагааг бол 4 сарын одоо 4 сарын 19-ноос эхлээд бүр илүү сайнаар урагшлах байдлаа шийдэж эхлэе гэж ингэж ойлгочлох нэ. За яг энэ байрлалдаа бол ангараг гариг таны яг энэ байрлалд буюу 2 дугаар гэртээ 3 жилийн өмнө байсан. За ангараг гариг гэдэг бол харьцангуй бас тийм удаан биш. Нэг гэрт орж ирэхэд бол яг энэ байрлалд 3 жилийн өмнө байсан. За дараагийн нэг гариг бол маш удаан хөдөлгөөнтэй гаригуудын нэг бол уран гариг.
За ураан Тэнгэрийн ван гэж хэлж байгаа хаа монголоор тийм үү. За ураан гэдэг ямар гариг вэ гэж. За аянга цахилгааныг илэрхийлдэг. За тэгэхээр энэ гариг бол маш удаан хөдөлдөг. За таны ордод буюу эхлээ ортод сүүлийн 7 жил байсан юм байна. Сүүлийн 7 жил. За энэ гариг бол аянга цахилгаан шиг адилхан гів гинтийн өөрчлөлтүүдийг илэрхийлдэг. Эрх чөлөөг илэрхийлдэг. За тэгээд дээрэс нь шинэ одоо тийм хүсэл эрмэлзэл тэмүүлэл байгаа бол тэрийг одоо ингээд эхлэх энтерт сайн гинэлтэй. За тэгэхээр 7 сарын 8-наас эхлээд 8-наас 11 сар хүртэл таны 1-р эрт дахиад барилах юм байна. За ингээд ер нь удаан хөдөлгөөнтэй гаригуд бол таны одоо аль нэг ингээд орж шилжиж байна. Ерөнхийдөө одоо энэ жил удаан хөдөлгөөнтэй гаригуд нааш цааш ингээд шилжилт хөдөлгөөн хийж байгаа бүрэн шилжилтүүд нь дандаа 26 онд орно гэсэн юм яваад байгаа. Тийм болохоор энэ удаан хөдөлгөөнтэй гаригуд шилжих хөдөлгөөн хийх явцдаа бас айгүй их нааш цаашаа ингээд шилжиж байрлал солидөг юм байна. За тэгэхээр 7 сараас 11 сарын хооронд таны одоо энэ 1-р гэрт нааш цаашаа хөдөлгөөнөөсийнхөө одоо бас нэгэн үйлдэлийг хийгээд гарч ирэх үед та яах вэ гэхээр та одоо яадгийг өөрийнхөө одоо гадаад өнгө төрх одоо эрүүлжих энтер процессуудыг илүү сонирхно гинэ. Магадгүй одоо та одоо гадаад имижээ өөрчилдөг ч юм уу. За магадгүй одоо бас гэр бүлийн харилцаа одоо 1-р өөрийн чинь гэр гэхээр одоо бас харилцаа холбоо гэр бүл чамаг илэрхийлж байгаа гадаад болон дотоод бүх л одоо нөхцөл байдлуудыг хэлж байгаа шүү дээ. Тийм болохоор зарим нэгэн хүн ерөөхдөө уран гараг ингээд ер бусын тийм энгийн биш арай өөр ер бусын тийм шийдлүүдийг илэрхийлээд байдаг болохоор магадгүй одоо гэр боловлоо гэхэд насны маш их зөрүүтэй хүнтэй гэрэлдэг ч юм уу те. Нэг юм байдаг гэнэ. За тэгээд дээрэс нь таны одоо ирч хүч эмоцийг илэрхийлдэг болохоор та одоо илүү одоо тийм нээлттэй болдог ч юм уу. Урд нь одоо олны өмнө юм хэлж одоо юм ярихаас жоохон одоо зэрэгдэг байсан бол та илүү одоо нээлттэй болоод тэрийг илэрхийлэх чадвартай зоримог шийдмэг болдог ч юм уу те. Аль эсвэл одоо бүр маш их тийм амбицтай зорилго бас том зорилго бол энэ төлөө тэмцдэг болдог ч юм уу. Иймэрхүү байх магадaltaй гэнэ. За тэгээд дээрэс нь таны харьцаж байгаа хүрээнүүд өөрчлөгдөг нэ. За тэгээд магадгүй зарим нэгэн нийгмийн одоо тийм ажил одоо нийгмийн тустай үйл ажиллагаанд илүү оролцох одоо сонирхолтой болдог ч юм уу. Ер нь л одоо уран галгийн нөлөөгөөр эрх чөлөөг илэрхийлж байгаа учраас та үүнээс өмнө одоо хин нэгний хараат байдалтай хин нэгнээс дандаа таны одоо үйлдэл чинь юм уу амьдрал чинь хамааралтай байсан бол та тэрнээс ингэ чөлөөлөгдөх хамааралтай байхаа болох нэг иймэрхүү боломжууд гарч ирнэ гэж байна. За тэгэхээр ингээд 7-оос ингээд 11 сарын хооронд болж байгаа өөрчлөлтүүдийг одоо нэлээд өөртөө ингээд ажиглаж цаашаа одоо энэ хаа хүрэх вэ гэдгийг бас ингэж ажил мэргэжил амьдралын чухраад гарч байгаа тэр өөрчлөлтүүдийг бас ингээд ухаалгаар ажиглаж байгаа хэрэгтэй гэсэн нэг юм зөвлөмж орж ирж байна. За дараагийн гариг бол Нептун гариг. За Нептун гариг гэдэг бол бас л маш удаан хөдөлгөөнтэй. Одоо таны 11-р гэрт одооноос эхлээд бүтэн 14 жилийн туршид байрлана. За тэгэхээр Нептун гараг далаатыг гэсэн илэрхийлдэг маш удаан хөдөлгөөнтэй гэж хэлсэн. Ерөнхийдөө энэ одоогийн орж ирж байгаа байрлалд бол 160 гаруй жилийн өмнөөс буюу 19-р зуунд байсан гэж байна. За тэгэхээр тэгэхээр одоо энэ байралд орж ирснээс хойш дахиад одоо бараг 100 хэдэн жилийн туршид бол дахиж орж ирэхгүй гэж байгаа. Тэгэхээр 12-р гэр гэдэг бол мөрөөдлийг илэрхийлдэг. Нийгмийн харилцаа, нийгмийн одоо ялангуяа сошиал гэдэг шүү дээ, тэ нийгэмд одоо олон хүнтэй харилцах тэр харилцааг л дээрэс нь уран бүтээлийг илэрхийлдэг. Уран бүтээл тэгээд мөрөөдлийг илэрхийлдэг. Тэгэхээр маш удаан одоо хөгжсөн мөрөөдсөн тэр зүйлээ хийх бас боломж байж болно, борж ирж болно. За нэг бас орлого одоо нэмэгдэх. За ийм боломж гарна гэж байна. За 3 сарын 31-ээс дараа жилийн
26 оны 10 сар хүртэл болвол одоо нас цай шүлгэнд явж байгаа. Тэр 26 оноос эхлээд 14 жилийн туршид байнга тэнтэй амьдрна. Байрлна танаа одоо таны 11-р байрлна гэж. За тэгэхээр 11-р гэргийг түрүүн жоохон тайлбарласантай. Тэгэхээр энд одоо жишээлбэл ашиг орлогоос гадна та нийгэмд өөрийнхөө одоо жишээлбэл өөрийгөө илүү таниулж та алдарших хэрвээ одоо жишээлбэл алдар нэр олонний танил байх таны одоо хэрвээ мөрөдий ч нэг хэсэг мөн бол энэ боломж танд тохионо гэж. За дээрэс нь бас хин нэгнээс хараад дандаа бусдын ингэ сүйдэрт байсан бол та одоо ил гарах цаг нь гарч болжээ гэсэн бас нэг юм мессеж өгдөг юм байна. За тэгээд дээрэс нь Нептун гариг бол бас юм за энэ битийн таатаагаас гадна бас зарим нэгэн зүйлдээ бас юм тодорхойгүй болгочих тодорхойгүй одоо байдал бас үүсгэдэг юм л дээ. Жишээлбэл одоо та яг карьер одоо албан тушаалын хувьд одоо яг хаа хүрье гэж бодож байгаа юм. Тэр одоо зорилго төлөвлөгөөнүүд чинь бас нэлээд тийм одоо бүдэг одоо тийм манантай гэх юм уу. Иймэрхүү байдал бас үүсэж болно. Тэгэхээр энэ дээр бас өөрөө хаа хүрэх гэж байгаа юм бэ? Ер нь ямар зорилготой? Ер нь яах гэж амьдраад байгаа юм бэ гэдгээ бол бас эргэж харах цаг мөн. Гэсэн юм гарч байна. За дараагийн гариг бол Сатурн буюу Санжир гариг. Мөн таны 11-р гэрт орж иж байна. За Санжир гараг гэдэг бол хатуу сахилга бат эмгцэгц хууль журам сахиж биелүүлэхийг шаарддаг. Ерөнхийдөө хууль хүчний байгууллагыг илэрхийлдэг юм гараг юм байна л та. За тэгэхээр та хатуу сахилга баттай байсныхаа үр дүнийг үзнэ. Маш тийм хатуу нарийн төлөвлөгөөтэй ажилласан бол ажиллаж амьдарч ирсэн бол тэрнийхээ шагнал урамшууллыг одоо өргөнө гэж. За магадгүй зарим нэгэн багшлах эсвэл зарим нэг нь одоо өөрийнхөө бизнесийг эхлэх нэг юм боломж байна гинэ. За тэгээд Нептун гарагтай 8 дугаар сард нэгдэж эхэлж байгаа юм байна. Нэг одоо нэг таны 11-р гэрт бас Нептун гараг орж ирж байна. Дээрээс нь Санжир гараг хамт орж ирж байна. За ингээд хоёр гараг нэг дор орж ирнэ гэдэг бол тухайн гарагуудын нөлөө илүү хүчтэй болж ирнэ л гэсэн үг. За тэгэхээр энэ үед бол чухал төслүүдийг эхлэх санхүүгийн одоо зарим нэгэн одоо нарийн тийм төлөвлөгөөтэй үйл ажиллагаануудыг эхлэх тэр иймэрхүү боломжууд нэгднэ гэж. За тэгээд Санжир гараг таны яг энэ байрлалд 29 жилийн өмнө байсан гэж. Гэхдээ Нептун гараг гүүгээр ганцаараа юм байжээ. За тэгэхээр 11-р гэр гэдэг бол зорилго, тэмүүлэл, тийм ээ. За нэг иймэрхүү зүйлийг илэрхийлдэг найз нөхөдтэй олонтой харилцаа гэдэг тиймэрхүү юм ихэлдэг, тийм ээ. За тэгэхээр Санжир гарагийн нөлөө гэдэг бол Санжир бол хатуу сахилгуудыг илэрхийлдэг. Хэдийгээр та маш олон хүнтэй харилцаатай, нийгмийн харилцаа чинь маш өргөн байдаг ч гэсэн тэрэн дунд цөөхөн хэдхэн итгэлтэй хүмүүс чинь одоо чамд олон жилийн туршид одоо чиний одоо үнэнчтэй айдас нөхөд гэдэг юм уу холбоотой оруулдаг тэмдэр гэсэн бас нэг тиймэрхүү юм яриад идэх. За дараагийн гараг бол Цолмон гараг. Венера гэдэг тийм. Зарсор Венера гэдэг. Ер нь бол олон улсын Венус гэдэг хайр дурлал, гоо сайхан, романтик харилцаа, бас хобби, чиний дуртай хийдэг тэр ажил хоббинуудыг чинь илэрхийлдэг юм гараг. За энэ гараг 3 сарын 2-ноос 4 сарын 12-ны хооронд таны дахиад 11-р гэрт. 11-р гэрт одоо анзаарч байгаа бол маш олон үйл явдлууд 11-р гэрт үргэлжилж штэ. За дээрэс нь Цолмон гараг энэ үед ретро хөдөлгөөнд байгаа. Архан 3 сарын 2-ноос 4 сарын 10. За ретро хөдөлгөөнд байгаа болохоор мэдээж гоо сайхантай холбоотой, аль эсвэл хайр дурлалтай холбоотой, аль эсвэл одоо хүүхэд, эсвэл хобби, одоо уран бүтээл, тийм ээ. Энэ бүх асуудлуудыг бол асуудлуудад хийсэн одоо бүтээсэн урд нь хийж гүйцэтгсэн тэр ажлуудынхаа үр дүн үзээд аль эсвэл дахиад эргэж харж сасаж сайжруулах зүйлийг тэндээс харнаа гэж. За тэгээд дээрэс нь гоо сайхныг илэрхийлдэг ийм гариг юм болохоор астрологчид юу зөвлөдөг вэ гэхээр
яг ретро хөдөлгөөнд Венера гараг буюу Цалман гарагийн ретро хөдөлгөөний үед бол гоо сайхны ямар нэгэн мессежлбэр бити хийгээгээрээ. Заавал нэг юмыг дахиж засаж сайжруулах үе ирдгий шүү гэж ингээд зүйлээд идэх юм байлээ шүү. За магадгүй зарим нэгэн хүмүүс өчнөө дахин мессежлбэр гоо сайхны хагалгаа хийлгсэн гэдэг. Магадгүй одоо мэдхгүйгээр тэр ретро хөдөлгөөний үед хийлгчээл тэр нэргээ таалагдахаа болдог ч юм уу нэг юмрхүү юм байгаад идэм болов гэж боддог болсон шүү. За тэгээд 7 сарын 5-наас 31-ний хооронд нэгдүгээр гэртэж орох юм байна. Цалман гараг. За нэгдүгээр гэр гэдэг үл мэдээж таныг илэрхийлж байгаа учраас энд хайр дурлал, хуучин хайр дурлал. За хуучин ч ерөөхдөө хайр дурлал. Амьдралын одоо тийм романтик харилцаа. Одоо тэр дандаа хобби, сайн сайхан урлаг, уран сайхан одоо бүтээлч үйл ажиллагаа энтерт маш идэвхтэй ийм боломжууд гарч ирж сонирхолтой үйл явдлууд өрнөх баталтай гэж байна. За дараагийнх нь бол Плутон гараг. За 24 онд таны 9-р гэрт шилжсэн. Энэ Плутон гэдэг гараг бас их мөнгө төрийг илэрхийлдэг гэдэггүй. За тэгээ 9-р гэр гэхээр бол холын аялал өөр одоо шашин ихтгэл бишрэлтэй холбоотой үйл ажиллагаа, ихтгэл үнэмшил өөрчлөлт, төгөөр соёлыг сонирхох, боловсрол нэлгээ дэвшүүлэх энтер гэсэн асуудлыг хөндөд идэг. Энэ гараг ийм 9-р гэрт, тэгэхээр 9-р гэрт одоо Плутон гараг одоо энэ үеэс эхлээд 24 оноос эхлээд 20 жилийн турш танд байх нэ. За энэ үеэс эхлээд магадгүй зарим нь холын аяллыг зорих, магадгүй зарим нь одоо цагаачлах гадагшаа тийм ээ. Эсвэл одоо гүн ухаан болон ихтгэл бишрэлийн асуудалд тал дээр маш их өөрчлөлт орох, ихтгэл үнэмшил өөрчлөгдөх, өөр соёлыг сонирхох. Үгүй бол зарим нэг нь бол одоо боловсрал мэдгээ дэвшлүүлснийхаа үрээр одоо илүү өөрийн төр одоо дэд төвшөнд хүрэх, багшлах, ном, ихтгэл бичих энтер гэсэн иймэрхүү үйл ажиллагаанууд бол 25 онд төвчээд цаашдаа илүү гүнзгийрж өргөж хөгжнө гэд ойлгочиход болох юм байна. За дараагийн гараг бол мэдээж бид эдийн дандаа ярьдаг буд гараг. За буд гараг бол ямагт жилд 3 удаагийн хорх хөдөлгөөн хийдэг ретро хөдөлгөөн. За мөн таны одоо 11-р гэрт ихний ретро хөдөлгөөн хийх юм байна. За 3 сарын 15-наас 4 сарын 11-ний хооронд. За ингээд дараагийнх нь 7 сарын 18-наас 8 сарын 17-нд бас нэг нь болох нь байна. Дараагийнх нь хөдөлгөөн бол 11 сарын 9-ноос 21 сарын 29-ний хооронд ингээд болох нэ. Ингээд 3 дугаар гэр, 11-р гэр гэдэг. За энэ үед бол за гудгаргийн орхитлогын талаар бол ер нь яг тухайн үед нь юунд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг яриад өвчих учраас ингээд жилийн 6 дээр бол жилийн ерөнхий төлөв дээр энийг ингэсийгээд орхичи. Өөр нэгэн чухал юмыг харилцуулах нь хэрэгтэй гэж бодчихлаа. За тэр нь юу вэ гэхээр Ведийн 6-ад голчлон ярьдаг байсныг одоо барууны 6-ад маш ихээр ярьдаг болчиход байгаа. Сарны одоо өмнөд хойд огтлцол буюу Раху Кету гэдэг энэ нэгэн цэгийг тухай их ярьдаг болчиход байгаа. Энийг болохоор Раху Кету байрлалаа өөрчлөх буюу энийг кармын занглаа гэж хэлээд байгаа юм. Хойд одоо сарны тэр хойд одоо огтлцлын цэгийг нь Раху, урд дахь огтлцлын цэгийг нь Кету гэж нэрлэдэг байгаа юм. За энэ огтлцлын цэгүүд одоо энэ 1 сарын 12-наас дөнгөж одоо өнөөдөр чи 15 гэдэг чинь 2 хоногийн өмнөөс эхлээд байрлалаас болсон юм байна. За энэ нэг байрлалаас нөгөө байрлал шилжих энэ үе нь бол 1.5 жил буюу 18 сар болдог. Тэгэхээр энэ таны 10 дугаар гэрт Раху юм уу да Раху за 4-р гэрт нь Кету байрлаж байна гэсэн үг. За тэгэхээр Раху Кетугийн байрлалын энэ огтлцлын энэ цэгүүдээр дандаа нар сарны хэртэлтүүд болдог. Тэгэхээр яг нар сарны хэртэлтүүд болоход таны хэддүгээр гэрт чинь тэр хэртэлтийн үе тохиож ийнэ гэдгээс шалтгаалаад тэр 18 сарын турш буюу 1.5 жилийн туршид таны тухайн гэрүүдэд онцлох үйл явдлууд
тодорхой өөрчлөлтүүд гарнаа гэж үздэг. За тэгэхээр Раху Кетугийн буюу сарны огтлцол кармын занглаа гэж хэлдэг байгаа юм. Энэ үйл явдлыг бол нэлээд тийм нухацтайгаар бас авч үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм. За тэгэхээр нар сарны хэртэлтийн энэ үеийг буюу Раху Кетугийн талаарх тусгай нэгэн видео бас оруулъя гэж ингэж бодоод байгаа. Жохон хоцорж байгаа ч гэсэн яг энэ чинь бас бүтэн 1.5 жилийн туршид бодож явах зүйл учраас ингэсийгээд ер нь оруулна гэж бодож байгаа. За энэ хүрээд Эхрийн ордныхныхоо энэ жилийн төлөв байдлыг өндөрлөе доо. За та бүхэнд 25 онд амжилт хүсье. Дараа уулзтлаа баяртай.